You're a legend, Fred. We're all legends. Hey, за юу ацхан Rusty Talks киноор юу эхлэх гэж байна. Энэ удаагийн дугаараар Bohemian Rhapsody киноны талаар ярилцах гэж байна. За, Bohemian Rhapsody киноны хувьд бол Bohemian Rhapsody киноны хувьд бол 2010 онд ерөнхийдөө яригдж ирсэн project байгаа. Тэгээд тухайн үед Queen хамтлагийн гоцол гитарчин Brian May энэ талаар бол мэдээлэл одоо анх ярилцахтаа бол жүжигчин Sacha Baron Cohen манайхан юугаар мэдэх вэ? Allergy, Aladdin гэдэг нэг дүр байдаг те. Диктатор гэх киноны эсвэл Borat ч юм уу тэр дүрээр мэдэх бах. Тэр жүжигчин ерөөхдөө хиний Freddie Mercury-гийн дүр тоглоно гэд анх бол зарлагдж байсан. Тэгээ 13 онд Sacha Baron Cohen гараад киноноос одоо юуны Brian May болон Graham King, Jim Beach продюсеруудтай санал нийлэхгүй байсан гэсэн шалтгаанаар болоод хиний бол Sacha Baron Cohen-ийн хувьд бол мань хүн өөрөө энэ киног нэлээд хүнд одоо хувилбартай хүнд гэхээр одоо rating R ratingтай гэдэг ч юм уу илүү хүнд төрлийн дуучин Freddie Mercury-гийн хувийн амьдралын илүү зовлон хүнд туулсан асуудлууд болон өөрийнх нь гаргасан буруу шийдлүүд алдаанууд тэрэн дээр илүү суурилсан. Одоо бидний одоо ярилцж байгаа Bohemian Rhapsody кино бол илүү entertaining, илүү хөгжмөдөө суурилсан, илүү ялангуяа төгсгөлийн 1985 оны Wembley Stadium болсон Live Aid концертын одоо нэг хэсэг болсон Queen хамтлагийн яг тавьсан тоглолтын одоо тоглолтыг илүү тойрч суурилсан юм үйл кино бол болсон байгаа, илүү хөгжмөдөө суурилсан. Тэгвэл Sacha Baron Cohen жүжигчин энэ киног хийхдээ бол оролцохдоо илүү хувь хүнлөө илүү хандсан кино их сонирхолтой байсан. Тэр нь бол одоо амьд үлдсэн одоо Queen хамтлаг бол одоо Roger Taylor, бөмбөрчин Roger Taylor тэгээд гоцол гитарчин Brian May хоёр бол яг хамтлагтаа үлдсэн байдаг. Одоо хүртэл одоо хамтлагийг авч явдаг. Тэгээд тэр хоёрт бол санал нийлээгүй гэсэн шалтгаанаар гарсан байдаг. Тэгээд 2013 онд жүжигчин Ben Whishaw гэж жүжигчин орж ирээд Dexter Fletcher гэж найруулагч орж ирээд энэ кино бас хийхтгэр болоод яригджсэн боловч 14 онд хуйлаа бас гарсан байгаа. Тэгээ жүжигчин Ben Whishaw-ийн хувьд бол манай үзэгчд юугаар мэдчих юм аа. Жүжигчин Daniel Craig-ийн тоглосон James Bond-ийн шинэ цуврал байгаа. Тэр цувралаар бол Q гэдэг дүрт тоглосон байдаг. Тэрүүгээр бас хүмүүс сайн мэдчих магадгүй. Бас Английн ирээдүйтэй сайн жүжигчин нэг ярьдаг. За тэгээд 14 онд энэ хоёр бол тоглохоо нэгэнд Freddie Mercury-гийн дүр тоглохоор болоод нөгөөдгийн киног найруулахаар болсноос нэг жилийн дараа хуйлаа гарч яваад тэгээ 2 жил бол development hell гэж байдаг. Ерөнхийдөө кино хөгжүүлэлтийн явцдаа гацаанд орох студийн аварсан одоо листэнд ороод production явагдахгүй кино маань эхлэхгүй ингээд процесс гацалтын байдалд орохыг хэлдэг. Тийм гацалтын байдалд бол 2 жилээр орчим 2 жил гаруй хугацаанд байсан бол 2016 оны 11 сард Bryan Singer найруулагч орж ирж найруулахаар тохирсон гэж зарлагдсан. Bryan Singer найруулагч бол бидний сайн мэдэр X-Men 1, X-Men 2, X-Men Days of Future Past кино, Superman Returns гэх мэт кинонуудыг найруулж байсан. The Usual Suspects гэж бас мундаг кино байдаг. Тэр киног найруулж байсан ийм найруулагч орж ирсэн. Тэгээд мөн Bryan Singer-ыг зарлахтай зэрэгцээ жүжигчин Rami Malek-ийг одоо Freddie Mercury-гийн дүр тоглохоор босныг бол зарласан байдаг. Тэгээд жүжигчин Rami Malek-ийг хин бөмбөрчин Roger Taylor гоцол гитарчин Brian May хоёр бол Mr. Robot гэж маш алдартай, нэлээд үнэлгээ сайтай хүмүүсийн нэлээд сайн мэддэг юм цуврал байдаг. Тэр цуврал дээрээс бол Rami Malek-ийг хараад одоо холбогдсон гэж өөртөө бол ярьж байсан. Тэгээд тэр хоёрыг бол одоо орж ирээд үндсэн маш чухал хэсэг бол бүрдээд бусад жүжигчдийн бүрэлдэхүүн босоод тэгээд киноны зохиолыг бас 2-3 удаа дахиж бичээд илүү entertaining, илүү хөгжмөдөө суурилсан, илүү өнгөцхөн ерөнхийдөө харсан ийм хөнгөн кино болгож хийхээр болсон байдаг. Тэгээд киноны зураг авалт дуусахаас ерөөсөө 2-7 хоногийн өмнө найруулагч Bryan Singer-ыг халсан байдаг. Найруулагч Bryan Singer сетэн дээр буюу одоо зураг авалтын сетэн дээр жүжигчин Rami Malek-тэй таарахгүй харилцаа муутай байсан гэдэг бас яриа гарсан байсан. Юун дээр бол салбарын яриа гарсан байсан хэл мэдээлэлээр бас цацагдчихсан. Тэрнээс гадна
зураг авалтынхаа сетэн дээр бол Bryan Singer өдөр дараалж, олон өдөр дараалж ирэхгүй ажиллаа тасалсан гэх юм да. Тэгж бас асуудал гарсан гэж студиэс мэдэгдээд 12 сарын 4-нд бол Bryan Singer-ыг халсан байгаа. Тэгээд Bryan Singer-ыг халсны дараагаар киног болол үлдсэн 7-2 хоногийн зураг авалт болон одоо монтажны эвлүүлгийн процесс гэх мэт үлдсэн процессыг бол анх яг 13 онд найруулна гэж орж ирж байсан 14 онд болж исэн Dexter Fletcher орж ирж дуусгасан. Иймэрхүү одоо процесс явагдан байж кино бол бүтсэн байгаа. Ер нь бол би яагаад энийг ярмаар санагдсан бэ гэхээр энэ кино бол маш олон жил яригдж байгаа. Саяны миний ярьснаас анзаарсан бах 10 оноос хойш яригдж байгаа. Тэгээд маш хүнд замыг олон асуудлыг туулж үзэгчдийн хүртэл бас ийм уран бүтээл байгаа. Тэгээ миний хувьд бол Queen хамтлагийг сонсч өссөн бүр ухаан орохоос өмнө ухаан орохдоо Eric Clapton, Bryan Adams, Queen, Phil Collins, Michael Jackson сонсч өссөн. Тэгээд Queen бол миний амьдралын хамгийн том эсвэл нэг байдаг. Queen-ийг бол ерөнхийдөө тогтмол яг сонсдог гэж хэлж болно. Байнгын ер нь бол нэг 7 хоногт эргүүлж сонсдог нэг 15 20 дуу бол байдаг. Ерөнхийдөө байнгын сонсч байдаг. Тийм учраас яг надад бол энэ киноны хүлээлт нь бол яг кино гэдэг утгаараа кино зохиол яг кино гэдэг утгаараа хэр байх вэ гэдэг надад илүү чухал байсан. Хөгжим гэхээс л ягаад тэгэхээр олон хүний хувьд бол хөгжим шинэлэг байсан баг. Ягаад шинэлэг гэдэг нь одоо сонсоог удсан байдаг ч юм уу. Эсвэл зарим нэг дууг нь үнэхээр өмнө сонсож байгаагүй ч юм уу кинонд гарсан. Эсвэл олон жилийн өмнө дуртай байж байгаа, олон жил сонсож байгаад ерөөсөө анзаараагүй байж байгаа дахиад ингэ сонсох нь гоё байдаг ч юм уу. Эсвэл яаж хийсэн тухайг нь үзэх нь гоё байдаг ч юм уу. Тийм байсан баха. Надад бол яг зэрэг кино талаас нь илүү жоохон анхаарал хандуулж үзмээр санагдчихсан. Тэгээд кино үзэхдээ ч гэсэн мэдээж тэгж үзсэн. Тэгээд кино руугаа ороход бол хамгийн таалагдсан юмнуудаас эхлэе гэж бодож байна. Хамгийн гол юмнуудын нэг бол Rami Malek байсан. Гол дүрийн жүжигчин Rami Malek бол хиний дүрийг Freddie Mercury-гийн дүр. Яг Freddie Mercury-г одоо яг дөөрөх гэхээс илүү Freddie Mercury гэдэг дүр байгаа. Кинон дээр докюментари биш учраас. Тэгээд Freddie Mercury гэдэг дүрийг бол маш гой гаргасан байсан. Түүний ярианы одоо дуудлага тэр нэг юм химэл шүд одоо шүдний химэл юм урсгар юм шүд одоо жишээ нь мейкап хийсэн байсан. Тэрийг одоо тэрнэд хүртэл ингэж ярьж тийм одоо шүдтэйгээ ярьж дуулж хүртэл сурах гэж ингээд сар бүтэн сар бэлтгэл хийсэн гэдэг мэдээл бас байна лээ. Тэгээд Rami Malek бол биеийнх нь хөдөлгөөний хүртэл одоо маш сайн дуурайсан байсан. Хэрвээ концертуудыг хиний Queen хамтлагийн концертуудыг үзчихсэн бол Freddie Mercury-гийн ярилцлага гэдгийг үзчихсэн бол өөрийнх нь биеийн хөдөлгөөн одоо body language гэж ярьдаг. Биеийн хөдөлгөөн тайзан дээр биеийн хөдөлгөөн амьдрал дээр яг тайзан дээр биш үедээ биеийн хөдөлгөөн гар хөл яаж ярьдаг. Тэр бүхнийг бол маш сайн одоо хуулж дуурайж яг жүжиглсэн байсан. Яг өөрөө юм шиг болгож маш гоё байсан байсан. Дээрэс нь тайзны энерги одоо Freddie Mercury бол хүн төрөлхтний төвөнд entertainment урлагийн төвхөнд хөгжмийн төвхөнд тайзан дээр хамгийн агуу перформер уран бүтээлчдийн нэг гэж зүйлсээр яригддаг. Michael Jackson-тай ч юм уу харьцуулагддаг, James Brown-тай харьцуулагддаг. Тэгвэл тэр энерги, тэр их хүчийг бол Rami Malek үнэхээр гоё гаргасан байна лээ. Тэр бол үнэхээр таалагдсан. Тэр бол бас тийм амаргүй ажил байсан баг гэж бодож байна. Тэгээд одоо нэг юу байдаг штэ. Michael Jackson-ыг дөөрөөдөг одоо Hollywood-ийн гудамж нь ингээ бүжгэлж яадаг хүмүүс байдаг ч юм уу те. Тим артистууд байдаг хүмүүсээ нэг мэддэггүй. Тэрнтэй адилхан одоо Queen-ий одоо гоцол дуучин Freddie Mercury, Farouk Bulsara те. Freddie Mercury-гийн ерөнхийдөө одоо impersonation хийдэг, дөөрөөдөг тим жүжигчин дуучин бүжигчин юм залууг бол хөсөж ажилласан юм байлээ. Тэгээд яг тэр хүнээр яг Freddie Mercury-гийн биеийн хөдөлгөөнийг хүртэл заалгасан юм бол байсан. Тэгээд тэрнээс гадна бусад дөрүүд буюу одоо хин Mary Austin гэж амьдрал дээр одоо ихнэр нь байсан найз өхнө нь агай олон жилийн найз өхнө байсан Mary Austin-ы дүрийг бол Lucy Boynton гэж жүжигчин бүтээсэн байгаа. Lucy Boynton Sing Street кинон дээр гардаг. Тэрүүгээр билээ хүмүүс мэдэх байх маш гоё дүрээсэн. Энэ бол хүмүүст бас хүмүүсийн анзаарж байгаагүй өмнө мэдж байгаагүй шин гоё мэдээлэл болсон байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр амьдрал дээр их юм бол Freddie Mercury-г бол бид нар ижил хүйстэн байсан, эсвэл bisexual байсан гэдгээр нь бол маш сайн мэддэг. Тэгвэл бас өмнө нь залуудаа найз хүнтэй байсан тэр хүнтэйгээ Mary Austin-тэй бол үндсэн амьдралынхаа турш бол маш сайн найзууд байсан гэдэг бол маш гоё мэдээлэл яг хөө мэдээгүй хүмүүст бол тэр маш гоё байсан баг. Тэгээд жүжигчин Gwilym би буруу уншиж магадгүй Gwilym Lee гэж жүжигчин Brian May-ийн дүрд
гитарын гоцсон гитарчин Brian May энэ тоглосон дөрөв бол үнэхээр гоё бүтээсэн байлээ. Тэгээд анзаарсан юм нь Gwilym Lee гэж энэ жүжигчин хинтээ яг амьдрал дээрх Brian May-тэй ямар адилхан байсан бэ тэрийг өстө хараад гайхсан. Үнэхээр адилхан байсан. Brian May-тэй бол ялангуяа киноны эхлэлд өөр өстэй байж байгаа яг нөө одоо бидний мэддгээр Brian May юм ардзгар том боржоор өстэй яг тийм болж хувирсны дараа бол кинон дээр бүр адилхан байсан. За тэгээд үлдсэн кастнд бол Roger Taylor-ийн дүрд Ben Hardy, John Deacon-ийн дүрд Joe Mazzello, тэгээд Aidan Gillen бидний Game of Thrones дээр Littlefinger буюу Peter Baelish-ийн дүрээр мэдих жүжигчин Aidan Gillen, John Reid буюу одоо юуны Queen хамтлагийн 2 дахь менежер дүрт тоглосон байгаа. Тэгээд яг хүмүүсийн сайн мэдгүй сонирхолтой факт ч юм уу Mike Myers гэж жүжигчин EMI студийн одоо продюсерийн дүрт тоглосон байгаа. Тэгээд Mike Myers жүжигчин бол бидний сайн мэдхээр бол хинт тоглосон байдаг. Shrek-ийн дууг оруулсан байдаг. Shrek-ийн дууг оруулснараа хүмүүс бол Mike Myers жүжигчнийг бол бас сайн мэдгүй. Тэрнээс гадна бол Austin Powers гэдэг бас инээдтэй одоо James Bond-ын цувралыг жоохон дооёолсон гэх юм уу да тийм цувралт бол бас гол дүртэн тоглосон байдаг. Тэгээд жүжигчдийн хувьд бол тийм байгаа. Маш таалагдсан. Ерөнхийдөө каст бол маш залуу бүрэлдэхүүнтэй. Үнэхээр таалагдсан. Киноны найруулга бол ерөнхийдөө бас тийм жоохон орон гарan таалагдсан хэсгүүд бас шийдлүүд байгаа, таалагдаагүй хэсгүүд байгаа. Тэгээд үйл явдлын хувьд бол бүр анхны хамтлаг байгуулагдахаас 85 оны Live Aid-ийн концертын хүртэл үйл явдал ерөнхийдөө өрнөж байгаа. Гэхдээ үйл явдал дээр бол нэлээд олон алдаатай. Надаа одоо жоохон сул талуудынх нь нэг нь одоо тэр байсан гэж хэлж болно. Гэхдээ яг кинон доторх яг амьдрал дээр босон үйл явдал тэр түүхэн алдаануудыг нь зүгээр тооцохгүй зөвхөн кинон дотор гэж бодох юм бол зохиол маань бол яг сэтгэл хөдлөлийн хэсгүүдэд маш гой суйрлуулж, гой байрлуулсан байсан. Тэр бол яг кинон дотор бол таалагдсан. Гэхдээ яг Queen хамтлагийг маш олон жил дагсан. Одоо дагсан гэхээр бас буруу болох гэдэг нь мэдээж намайг барыг төрхөөс өмнө ид байсан учраас дагсан гэхээс илүү одоо сонсдог түүхийн судалдаг энэ хүний хувьд бол сонирхдаг өөрийгөө мундаг гэж хэлэхгүй ч гэсэн сонирхдаг хүний хувьд бол бас ийм зөрүүтэй алдаанууд нь бол жоохон сонирхолгүй санагдчихсэн. Тэгээд киноны бас нэг гой авартай хэсгүүдийн нэг бол төгсгөлийн концертын хэсэг байсан. Live Aid концертын хэсэг бол ерөнхийдөө маш гоё хийсэн байсан. Яг ямар том хэмжээний, ямар олон хүн ирж үзсэн, ямар мундаг том хэмжээний концерт болсон бэ гэдгийг бол маш гоёор харуулсан байсан. Тэгээд хөгжим мэдээж киноны хамгийн том хэсэг бол хөгжим байсан. Тэр бол гэхдээ яг кино гэдэг утгаараа яг одоо сайшаалтай зүйл ихэд бол надад хэцүү санагдаж байна л да. Ягаад тэгэхээр Queen хамтлагийн хөгжим бол угаасаа мундаг. Queen хамтлагийн хөгжим бол байсаар ирсэн юм учраас яг энэ дээр нэг тийм өөрчлөсөн юм бол байхгүй. Тэгээ шинэлэг зүйл бол биш учраас яг кинонд нь бол нэг тийм киноны чанарт бол сайнаар нөлөөсөн гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ энэ киноны хамгийн том аварчтай зүйл бол маш энтертейнинг кино байж болох хамгийн гоё дууралттай театраар гоё дэлгэцээр үзхийг бодорой гэж зөвлөмөр байна. Тэгээд яг хамгийн гоё юм нь бол энтертейнинг байсан. Тэр бол хамгийн чухал нь гэж бодож байна. За тэгээд миний жоохон шүмжтэй хандж байгаа зүйлүүд юу байна вэ гэхээр муулах шүмжлэх хоёрыг жоохон хүмүүс зарим нэг байна үзэгч сонсогч бас жоохон тэрэн дээр ялахгүй байх шиг байсан. Муулж байгаа юм бол биш яг цэвэр шүмжтэй хандж байгаа юм байгаа. За энэ дээр бол юу вэ гэхээр бажет буюу өртөг киноны зардал өртгийг бол студ нэлээд дутуу үнэлсэн санагдсан. Юу вэ гэхээр Queen гэдэг хамтлагийн одоо хүчийг Queen гэдэг хамтлагийг дэлхийд даяар ямар олон хэдэн зуун сая хүн шүтдэг одоо хүртэл Freddie Bosarag нас орсноос 27 жилийн дараа хүртэл ямар олон одоо хэдэн зуун сая хүн шүтэн биширж одоо хүртэл сонсдог вэ гэдгийг бол Queen хамтлагийн хүчийг жоохон дутуу үнэлж баг одоо хэмжээний жижиг хэмжээний кино хийсэн санагдсан. Ерөнхийдөө кастинг ч гэсэн анзаарах юм бол жүжигчд бол жижиг хэмжээний жүжигчд байгаа. Найруулагч Bryan Singer том хэмжээнийх ч гэсэн одоо зохиолч ч юм уу эсвэл одоо зураглаач, хөгжмийн зохиолч ерөнхийдөө баг хэмжээний ийм одоо продакшнд ажилласан байгаа. Тэгээд компьютер графикийн хэсгүүд одоо концертыг дахиж хийсэн хэсгүүд ч юм уу эсвэл тайзны хэсгүүд зураг авалт зарим нэг тиймэрхүү зүйлс бол компьютер эффект гэдэг нь айгу мэдэгдэжсэн. Мэдэгдэхээс гадна айгу муу чанар муутай компьютер эффекттэй байсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү сул тал бол мэдэгдэжсэн. Хэрвээ студиэс ерөөхдөө жоохон ихтгэлтэй хандаад Queen гэдэг хамтлагийн одоо хүчинд итгээд фэнүүдэд итгээд жоохон одоо мөнгийг илүү сайн зарж өгч хийсэн бол илүү чанартай илүү
том хэмжээнд болж чадах байсан болоо гэж бас бодож байна. Зохиол үйл явдлын хувьд бол айгүй олон шүүмжлэгч ерөнхийдөө ярьсан байсан кино шүүмжлэгчтэй тэр ерөнхийдөө санал нэг байгаа. Юу вэ гэхээр айгүй хөнгөн одоо ерөнхийдөө дээгүүр нь ингээд ерөнхий хараад өнгөрцөн гэх юм да тий. Queen хамтлагийн болон Freddie Bolsaraгийн Farouk Bolsaraгийн хувийн амьдрал болон одоо босон үйл явдлууд одоо мань хүний гаргасан алдаанууд түрүүн би дурдчихсан Саша Барон Коэн жүжигчин энэ дүрийг бүтээхдээ бол илүү хүнд илүү өөрийнх нь амьдралыг чиглэсэн хийх сонирхолтой байсан гэдэг. Энэ кино бол тэрийг ерөнхийд нь хайсан харагдсан илүү хөнгөн. Тэгээд чухал сэдвүүд нь яг нь мерсэр хөндөгддөг. Гэхдээ тэр сэдвүүдийг ерөнхийд нь хөндөд ямар нэг үр дагаваргүйгээр ямар нэг өөрчлөлтгүйгээр амьдралд нь баг нөлөө гарч байгаагүй ин баг мэдэгдүүлэх хэмжээнд гаргаад ерөөсөө хөгжмөндөр нь хараад хөгжмөнийхөө перформанс хөгжмөний одоо дуунуудаа маш алдартай дуунууд мэдээж зөндөө байгаа. Тэр дуунуудыг яаж хийсэн процессуудыг илүү гаргах тал дээрээс нь илүү одоо анхаарч хийсэн байсан. Тэрэн дээрээс миний хамгийн том шүүмж гарч иж байгаа. Хэрвээ энэ киног энтертейнинг талаас нь зөвхөн хөгжим рүү илүү анхааруулж одоо Freddie Bolsara гэж хүний хувийн амьдралын зовлон асуудлууд алдаанууд бүдэрсэн түүхүүдийг гаргахгүйгээр илүү энтертейнинг илүү зөвхөн хөгжим илүү тайзтай тэр тал руу илүү анхаарал хандуулж хийх сонирхолтой анханасаа байсан болвол тэр чигээр нь тим хийх нэгдүгürt байсан бол дээр байсан баг. Хоёрдугаарт одоо миний дурдж байгаа энэ түүхэн алдаануудыг гаргахгүйгээр яг түүхэн бодит түүхнээр дээрээс нь одоо зөв хийсэн болвол тэр нь илүү даацтай тус байсан болоо гэж бодож байна л да. Одоо жишээ нь John Reed гэдэг одоо юу болвол хоёр дахь менежер халдаг сцен байгаа тийм. Тэрэн дээр бол амьдрал дээр John Reed бол 1987 хүртэл 2000 Queen хамтлагийн менежер хэвээрээ байсан. Тэр кинон дээр бол бүр тэрнээс өмнө нэлээд өмнө халж байгаа. Тэгэл лимузин дотор муудалцаад халж байгаа гэж гардаг. Кино амьдрал дээр бол тийм байгаагүй. Амьдрал дээр одоо хаалсан шалтгаан нь бол John Reed менежер Queen хамтлагаас гадна алдартуулчин Elton John-ыг давхар менежер хийдэг байсан. Тэгээд хоёр том уран бүтээлчдийг зэрэг менежер хийх боломж хэцүү болов гэд маш эвийн одоо маш эвтэйхэн хоорондоо ярилцаа 3 жилийн гэрээнд тухайн үед дуусчихсан учраас за гэрээгээ ингээд дуусгая. Гэрээгээ сунгахгүй ингээд дуусгая гэдэг эвтэйхэн одоо хоёр тишээ болж исэн гэдэг ч юм уу. Дээрээс нь одоо live aid концерт маань бол энэ дээр юу одоо энэ концертын яг концерт гэнэ киноны хамгийн том одоо сэтгэл хөдлөлийн хамгийн том emotional хэсэг бол мэдээж Freddie Mercury өөрийгөө AIDS өвчнийг тусныг мэдсэн юм момент байгаа. Тэгээд тэрийг мэдснийхаа дараа бол салцсан байсан хамтлагтайгаа нийлхийг хүсээд те буцаж нийлээ. Тэгээд уран бүтээлээ турвээ. Тэгээд live aid концертыг хамтдаа одоо концертээр тоглолтоо хийя гэсэн ийм emotional хэсэг байна. Кинон дотор бол тэр маш гоё. Тэгээд концертын үеэр бол хүмүүс нэлээд сэтгэл хөдлөлтөй зарим нь уйлж байгаа харагдчихсэн. Гэхдээ амьдрал дээр тэр бол ерөөсөө тийм байдлаа болоогүй. Ганц сонирхол надаа жоохон харамсалтай киноны хувьд бол буруу санагдсан юм. Юу вэ гэхээр бас нэг одоо энэ шалтгаануудад хамтлаг салах шалтгаануудын кинон дотор бол нэг нь Freddie Mercury хуваараа CBS Record гэж тусдаа компанид гэрээ хийж би даасан цомог гаргахаар болоод тэрнээс болж хамтлаг тардаг те. Киноны үйл явдал тийм. Амьдрал дээр бол ерөөсөө тийм ш. Амьдрал дээр Freddie Mercury би даасан цомог 1985 онд гаргаж ирсэн бол Brian May 1983 онд Roger Taylor 1981 онд бүгд бүр хинээс өмнө Freddie Bolsara-гаас өмнө Freddie Mercury-гээс өмнө одоо би даасан цомгнууд бол гаргаж ирсэн. Дээрээс нь тэр бол хэзээч амьдрал дээр тийм том асуудал болж байгаагүй. Хэзээч Queen хамтлаг салж сарнж байгаагүй амьдрал дээр. Тэгээд кинон дээр бол ийм зохиомлоор ийм emotional сэтгэл хөдлөлийн ийм одоо үйл явдал гаргасан нь бол надад нэг таалагддаг. Тэгээд одоогийн live aid концертын өмнө одоо доховчтой туснаа мэдэнгүүтээ хамтлаа дахиж нийлүүлээд ингээд концертээ хийж байгаа нь гардаг бол амьдрал дээр live aid концерт 1985 онд болсон бол Freddie Mercury 1987 онд AIDS өвчин туснаа бол мэдсэн байдаг. Live aid концертоос хоошоогоо бүтэн жил хагас бол Freddie Mercury ямар нэг асуудалгүйгээр концертуудаа бол ямар нэг асуудалгүйгээр хийгээ явж исэн. Live aid концертоос 8-7 хоногийн өмнө гэхэд л одоо тухайн үед гаргаад удаагүй байсан шин цомогныхоо аялын тоглолтыг дэлхийд даяар Queen хамтлаг бас хөрвүүлээд явж исэн. Кинон дээр шиг тэгж салаад удсан бол байгаагүй. Дээрээс нь 1989 онд Queen хамтлагийнхаа гишүүдүүд буюу Roger Taylor, John Deacon, Brian May нарт бол доховчин туснаа энэ 89 онд бол хэлжсэн. Тэгэхээр киноны бол миний хэлэх гээд байгаа юм яг сэтгэл хөдлөлтөй хамгийн гол одоо emotional тэр хэсгүүд бол бүгд зохиомл хиймэл байсан. Тэгээд яг зөвхөн кинон дотор бол
гоё. Гэхдээ яг амьдрал дээр бол тийм байгаагүй, байрал нь бол маш өөр дараалалтай үйл явдал болсон байсан учраас тэр бол надад үнэхээр таалагдаагүй гэж бол хэлж болно. Тэгээд одоо жишээ нь бас нэг юм байл та. Одоо бас нэг хэсгүүдийн нэг нь бол Queen хамтлагийн туслах ажилтнуудын нэг Paul гэж хүн одоо дүр гардаг те. Paul гэдэг Paul Printer тийм. Одоо Freddie Mercury-гийн хувийн менежер. Paul Printer гэж дүр энэ дээр бол нэлээд эсрэг дүр маягийн харамсан байгаа. Дээрээс нь одоо Freddie Mercury халаад ханснаас нь болж одоо телевизээр ярилцлага өгч Freddie Mercury-гийн талаар хувийнх нь амьдралын талаар одоо муулж те нэгсэндээ муулж ярьж байгаа киногоор гардаг бол амьдрал дээр тийм болоогүй 1987 он хүртэл Paul Printer бол Freddie Mercury-гийн одоо хувийн менежерээр ажилласан байдаг. Тэгээд хансан шалтгаан нь бол 1987 он The Sun одоо сэтгүүл сонинд хувийнх нь мэдээллийг одоо $32,000 биш паунд 32,000 паундын үнээр тодорхой хэмжээний хувийн мэдээллийг бол тараасан байсан учраас халсан байдаг. Түүнээс телевизээр бол ярилцлага өгж байгаагүй. Дээрээс нь үйл явдал нь бол дараалал нь маш өөр 1987 он болсон ийм үйл явдал байдаг. Тэгэхээр ерөнхийдөө киноны хувьд бол тийм байна. Надаа Bohemian Rhapsody кино яг зөвхөн кинон дотроо гэдэг утгаараа бол надад маш их таалагдсан. Хүмүүст бас нэлээд таалагдж байгаа шиг байлээ. Би хүмүүсийг бол үзээрэй гэж зөвлөмөр байна. Яг тэгэхээр Queen зүгээр кино сайн болсон болоогүй нь хамааралгүй зүгээр л Queen хамтлагийн хөгжмийг тэнцээ одоо кино театрт гоё дэлгэцээр тэр хэсгүүдийг үзэнгээ яаж хийжсэн гэдгийг дуурайлгаж хийсэн хэсгүүдийг үзэнгээ сонсгол бол маш гоё экспириенс. Тэр дангаараа тэгж бодоо. Тэг кино бол бас муу хийцтэй кино бол биш. Сул талууд мэдээж байгаа. Гэхдээ сул хийцтэй кино бол биш. Жүжигчид бол маш гоё байсан. Хөгжим бол мэдээж ярих юм байхгүй. Мундаг. Тэгээд сэтгэл хөдлөлттэй хэсгүүд маш их байгаа. Над шиг яг ингэж ийм бүхэнд ач холбогдол өгөхгүйгээр үзэх юм бол тэр тус маань нэлээд таалагдах байх гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө үзээрэй гэж зөвлөмөр байна. Миний зөвлөгөө бол та бүхэн бас үзсэн бол сэтгэлдээ хуваалцаарай. Одоо таалагдах кино таалагдах нэг гэж юм байна. Шүмжтэй юмнууд байгаа. Тэгсэн мэт таалагдах гэж нэг юм байгаа. Тэгэхээр тэрийг бас ялган салаарай гэж хэлмээр. Сүүлд Aquaman-ы ревю бид хийхэд бол хүмүүс бас нэлээд таалагдсан хүмүүс нэлээд ууртаа хандж шиг байсан. Гэхдээ Aquaman бол бас entertaining кино. Тэрнтэй адилхан Bohemian Rhapsody бол шүмжлэх юм ихтэй, сул тал ихтэй, гэхдээ авууштай юмтай. Тэгээд хамгийн гол нь маш entertaining кинотэй үзэхэд маш сонирхолтой кино. Тэгээд ялангуяа Queen хамтлагийн хөгжмийг сонирхож байсан бол сонсдог нэг бол бас сонирхож байгаа бол нэг сонсдог байгаагүй тэгээд сонирхож байгаа бол тэр тусмаа үзвэл илүү таалагдах байх гэж бодож байна. Тэгээд хөгжилтэй би бас түрүүн дуртаагүй өнгөрсөн нэг зүйл байна. Энэ кино бол бас нэлээд хөгжилтэй киногоо үзэхэд бол маш гоё жүжигчд дөрүүдийг маш гоё гаргасан хөгжилтэй хитэн лайнуудтай. Тэгээд цагийг бол дэмий өнгөрөөсөн болохгүй баха гэж бодож байна. За тэгээд үүгээр Bohemian Rhapsody киноны ревю дуусгая. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Сэтгэлдээ хуваалцаарай, комент үлдээгээрэй, лайк дараарай, шеэр дараарай. Dolgon.com дээр бол энэ ревю явж байгаа. Мөн YouTube дээр бол дараа нь орно. Instagram дээр @rostyryan7 гэдэг орцгоороо бүтээсөдөр болгон би кино юм уу хөгжим рекоменд хийдэг байгаа. Кино хөгжим ном, комик бук юм рекоменд хийдэг байгаа. Facebook дээр дагцаагаарай. Тэгээд дараагийн кино ревю подкаст контентуудаар уулзцаая баяр та.